авдалт нь үнэхээр баяртай байна. Тэр өнөөдрийн хичээл бол бас амархан хичээл ерөөсөө биш. Нэлээд сургаалын хувьд нэлээд загнуулж байгаа юм шиг боловч нөгөө талд нь Бурхны нэгүсэл байгаа гэдгийг сайн ойлгороо. За гэр бүл салхна. Тэгээд тэр газрыг орхиж Иесусыг хэлж байгаа шүү. Иесус газар ороход Йорданы чанд Юдэн нутагт ирв. Дахиад л үе олнороо түүн дээр цуглахад тэр заншсанараа тэдэнд заав. Тэр Иесус нэг газраас нөгөө газар руу яваад хичээл заагаад хүмүүсийг эдгээгээ тэгээ явж байгаа. Үйлчлэл хийж байгаа. Тэгээд тэр заншсанаа тэдэнд заав. Тэр очисон газар болгондоо зөвхөн хүн эдгээдгүй эхлээд заавал заадаг гэж байгаа Бурхны үгийг. За энэ хүмүүсийн орж чадахгүй байгаа чад матанд байгаа хүмүүст хин ориглоо болж өгвөл хариу өгөөрөө. Эсвэл зарим хүмүүс нь бас хариу өгөөрөө. За хэсэг парасачууд ирээд түүнийг сорж парасачууд гэдэг нь болохоор хуулийн багш нар ялангуяа Мосе гэдэг хуулийн багш хууль бичсэн хүмүүсийн багш нар байгаа. Тэр хуулийг заадаг хүмүүс гэсэн үг байхгүй. Нэгсэндөө хэсэг парасачууд ирээд түүнийг сорж хүн эхнэрээсээ салж болох уу? Тэгэхээр сорьсон байна. Зүгээр мэдээ гэж асуугаагүй байхгүй Иесусээс. Одоо эн чинь зөв буруу юу? Би ингэх гээд байна. Яах вэ? Туслаач гэж асуухын оронд сорьсон байгаа байхгүй. Хүн эхнэрээсээ салж болох уу гэж асуухад Иесус хариуд тэдэнд нь Мосе та нарт юу гэж тушаасан бэ гэсэнд өөрийнх нь багшийг хэлж дээ. Та нарт юу гэж тушаасан юм? Тэд цуцлалтын бичиг үйлдээд салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ гэв. Нэгсэндээ салж болно штэ гэж хэлж байгаа байхгүй урдаас нь. Гэтэл Иесус тэдэнд зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм аа гэж. Оронд нь юу гэж байна? Зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг ир эмээр бүтээсэн юм. Тиймээс ир хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг махбат болдог. Тиймд тэд цаашид хоёр бус харин нэг махбат юм. Иймээс Бурханы хамттан нийлүүлсэнийг хинч бүүс салгаг гэлээ. Айлт байхдаа Шамдар нь энэ тухай дахиад л түүнээс асуув. Есүс тэдэнд хин эхнэрээсээ салж өөр нэгэнтэй гэрлэн тэр эхнэрийнхээ өмнө завхаарсан болно. Эхнэр нь нөхрөөсөө салж өөр нэгэнтэй гэрлвэл тэр нэм нь завхаарсан болно гэх. За энэ амархан сэдв биш ерөөсөө. Тэрийг салсан, сарнсан, түр хугацаагаар салж агаад нийлсэн, аав ээж нь салсан гэд хагцал үдсэн олон хүмүүсийн хичээл сууж байгаа. Тэр энд юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр салалт бол буруу л гэж хэлж байгаа. Бурхны төдөлгөө ерөөсөө биш байсан гэж хэлж байгаа. Салалтаар дамжуул Бурхан надад юм заасан, салсараа би энд юм сурсан гэж хэлж байгаа хүн бол буруу гэсэн. Харин тэрийг буцаж нэгүүлсээ дахиж хүнтэй суугаад амьдраад явж байгаа нь болохоор Бурхны нэгүсэл байж болно. Харин яг салалт бол юу гэж байна? Биш гэж байгаа. Тэд цаашид хоёр бус харин нэг махбат юм. Бүтээлийн эхэнд гэж анхнаас нь Адамыг Ивата бүтээхдээ анхнаас нь угаасаа л ир эмээр нь бүтээсэн. Тэрээс ир хүүсийг хоорондоо сууж бол ир эмэн сууж бол гэж ерөөсөө им эмэн сууж бол гэж ерөөсөө хэлээгүй. Угаасаа ир хэм хүн. Эрэгтэй хүн эхнэрээ хайрлаараа, эмэгтэй хүн нөхрөө хүндлээрэ гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ дээр яана ийм олон гим нүгэлтэй ингээд бүгдээрээ завхаарсан байна. Одоо яах вэ гэж айж болохгүй. Яагаад вэ гэвэл юу гэж хэлсэн бэ гэхээр Ромос 3:23-ыг уншия. Ром номын 3:23. За Ром номын 3:23. Түрүү чи хичээлээр уншсан ишлэл байгаа. Тэгээ би албаар энийг уншиж байгаа. Бүгд нүгэл үлдсэн бол тул Бурхны алдар сууд хүрдэггүй авч Христ Иесусийн зовлолтоор дамжин Бурхны нэгүслэр үнгүү зөвтгөгдөж гэж байгаа. Тэгэхээр бид нэр Бурхны нэгүслэр үнгүү зөвтгөгдсөн. Бүгдээрээ нүгэл үлдсэн. Яг үнэндээ нүгэл үлдээгүй ариун цэвэр хүн энэ угаасаа орчлонд байхгүй. Бүгдээрээ ямар нэгэн байдлаар бүдэрсэн унсан байгаа. Тэгээд юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр Исая 61:1 дээр Исая номын 61:1 дээр Иесусээр зөвтгөгдөж байгаа. Бүгдээрээ үнгүү зөвтгөгдөж байгаа шүү. Үнэтэй чамааг тэгчвэл би зөвтгөн, ингэхгүй бол зөвтөхгүй гэж ерөөсөө Иесус хэлээгүй. За Исая 61 дээр уншия. Над дээр эзэн Бурхны сүнс байна. Иесусийг хэлж байгаа шүү. Учир нь зовгостой сайн мэдээ хүргэж, шаналсан зүрхтэйг эдгэн, одлогцод дэрх чөлөөг тунхалж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намааг эзэн тосолсон юм гэж.
За энэ дээр дөрөв юм хэлж байгаа сайн мэдээ тунхаглаж шаналсан зүрхтэйг нэгдгэн сэтгэлийн шарах байна тий. Онцлогдсод ирэх чөлөөг бид нар хүлэгдсэн байгаа. Хүлээсээ тунхалж хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намаа гэсэн тосолсон юм. Намаа гэсэн тосолсон юм. Иесусыг хэлж. Тэр Иесус дээр ирэх үед энэ бүхнээс чөлөөлөгдөж байгаа. Тэгэхээр энэ хичээлийн дараа бид нар яг энэ цалалт болон эндээс шарах авсан хүлээстэй тэрнээс одоо ядгийн болсон үлдсэн үлдэглүүд байвал цэвэрлэхийн бага. 2 дугаар Коринтын 7-гийн 1. За би энэ хичээл дээр олон ишлэл ерөөсөө ярихгүй ингэсгээд ер нь болж байгаа. Хайртууд минь ээ, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийн махбодыг ба сүнсний бүхэл бохроос цэвэрлэе гэж. Тэгэхээр бид нэр хичнээн Иесусыг хүлээж байгаа зүвтгцэн ч гэсэн одоо энэ маск байлаа гэхэд ингээд маск цэвэрхэн маск ингээд зүлчиж байгаа байхгүй. Нүрийг ингээд таглаад харахгүй. Гэтэл ардталт нь өөрийгөө нөгөө хүлээстэй өөрийгөө бохор үлдээгээд өөрийгөө уучлахгүй нөгөө нэг салсан байдлаасаа уучлахгүй хагцсан салсан янз бүрийн байдал байгаа. Мэдээж тэр салалт нь олон янзаар салсан байгаа. Нөгөө хүний буруу, тэр нь таны буруу, эсвэл үнэхээр хоёр улсаас одоо виз нь гарахгүй салсан, эсвэл үхэл хагцлаа салсан, эсвэл дундуур нь хүн ороод явсан юу ч байж болно. Юу ч байж болно. Тэрийг бид нар хэлж мэдэхгүй. Би энд та нарыг шүүгээд та нарын буруугаас болоод хүүхдүүд ч өнчирсэн байна, хардаа энэ төр гэж загнах гэж эзээч орж ирээгүй. Яагаад вэ гэвэл энэ нь ерөөсөө зөв зүйл биш. Эзэн бурхан бол тэр гим нүгэлтэй хүмүүс, тэр шархтаа хүмүүс надаар ирээч. Би тэрийг чи эдгэж өгөөё гэж хэлж байгаа. Тэр энэ хичээл бол энэ хичээлийн гол зорилго бол үнэхээр та нар ямар замаар салж байгаач байж болно, салаад дууссан байж болно, салмааргүй байгааж энэ процесс нь явагдаж байгаа гэд маш хэцүү юмуд болж байгааж болно. Ямар ч амьдралын шуургаар явж байсан байсан гэсэн Иесус тэр ирж тэр шаналсан зүрхээ эдгэх гэж тэр хүлээсээс чөлөөлөгдөх гэж байж байгаа. Тэр бид тэр хүмүүсийг уучлахгүй, тэр хүмүүсийг өөртөө бас уучлахгүй. Тэр ямар ч процесс бол 100% нэг хүний буруу эзээч байдаггүй. Ямар нэгэн байдлаар тухайн яг үедээ биш урд нь олсон ч юм уу хүндлэхгүй байнга ягуун хэрүүлтэй юу ч байсан байж болно. Бүр шашны хүлээс ховс одоо юунаас болоод салж нэлснийг бид нэр тааж баршгүй. Харин бурханд мэддэхгүй зүйл гэж байхгүй. Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй лээ. Тэр энэ хичээлийн дараа бүгдээрээ эндээс нэг юм ойлгоорой. Та нар завхаарсан гэж хэлж байгаа чи энийг яасан бэ? Иесус уучлж байгаа. Бид бол өөрсдөө дандаа дутна. Дандаа нүгэл дунж байгаа. Бурханаас холдож байгаа. Харин юу гэж хэлж юм? Үнэхээр бурхан Иесусээр дамжуулаад бид нар зөвхтөгдөж байгаа. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бид байнга махбодын болон сүнсний бохроос цэвэрлэе гэж байгаа байхгүй өөрсдөө. Яг бурхнаас бол Иесус тавиад бид нэг ингээд зөвхтөгчж байгаа байхгүй нүглээ. Гэтэл яг үнэндээ тэр нөгөө зүрхнийхээ хатуугаас бид нар өөрсдөө салдаггүй байж байгаа. Зүрхтийнхаа бохроос бид нар өөрсдөө салдаг. Өөрсдөө махбодын ба сүнсний бүхэл бохроос цэвэрлэе гэж. Тэгэхээр энэ хичээлийн гол зорилго бол тэр байгаа. Яг Иесусийн үгийг мэдэх, үнийг мэдэж ойлгох үед үнэн биднийг чөлөөлдөг байж байгаа. За цааш нь уншия. Иесус хүүхдүүдийг юрөө 10:13-аас уншиж чинь хүүхдүүдийг юрөө. Хүмүүс Иесусээр хүүхдүүдээ гар хөргүүлэхэд түнд авчирсанд шавнар нь тэднийг зандарчээ. За ингээд олон хичээл заагаа байжсэн чи хүмүүс бас яаж ин чинь нэр нь нэлээд хаос болж байгаа шүү дээ. Бидний хичээлд ингээд 50 амгалан биш ингээд дундуур нь хичээл ингээд Иесус номдолд айлдаал хүмүүс үлдээл тэгсээ тэнд бас орилсон хүмүүс авчраал тэнд яасан бэ? Хүмүүс хүүхдүүд аваад багшаа манай хүүхдэр гараа тавиач гээл тэгэл авчирч байгаа байхгүй. Хүмүүс Иесусээр хүүхдүүдээ гар хүлэхээр түнд авчирсанд шамдар нь тэднийг зандарчээ. Байжээ багш цаашаа багшд битгийгаа болоод гэж зандарчээ тий. Иесус хараад зэвүүцэж гэж байгаа юм. Бүр Иесус яасан бэ? Зэвүүцсэн байгаа, ууралсан байгаа зү. Иесус тэр нь яшиг төгөг болсон байна уу? Болоогүй байгааз? Ерөөсөө болоогүй. Иесус хараад зэвж тэдэнд хүүхдүүдэд зөвшөөрч тэднийг надраа ирэхийг бүх хоригл. Учир нь Бурхны хаанчлал эдний адил хүмүүсийнх юм аа. Үнэхээр би танарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш юр орохгүй. Есүс хүүхдүүдийг тэрвэрж тэдэн дээр гараа тавиад ерөв. Есүс хүүхдүүдийг тэрвэрж тэдэн дээр гараа тавиад ерөв. За энэ дээр бид нар юу яадаг? Янз бүрийн дандаа дэлхийн нүдээр харж идэг.
ийм хичээл зааж байгаад өмүүлж болохгүй, тэгвэл тэгж болохгүй. Одоо тийм ярьж байгаад угаасаа тэр диктатурныхан хүндэтгэж байгаа сайхан зөв зүйл үзүүл. Гэтэ Иесусийн хувьд юу гэж хэлж байгаа гэхээр энэгээр дамжуулаад дахиад сургаал зааж байгаа. Тухайн үйл явдал болгоноор Иесус хичээл зааж байдаг. Иесус хараад хүүхдүүдийг зөвшөөр надраа юу гэж вэ? Үнээр би танарт хэлье, Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш юу орохгүй. Тэр Иесусийн номлын хамгийн чухал хэсэг нь юусоо Бурхны хаанчлал байгаа. Бурхны хаанчлалын нууцуудыг биднэрт зааж өгч байсан. Энэ хичээлээр бид нар Бурхны хаанчлалын тухай тууф зааж байгаа ерөөсөө. Өдөр болгон зааж байгаа. Түрүү хичээлдэр бие биентэйгээ эвтэй байгаараа гэж хэлсэн. Тэр Бурхны хаанчлал байгаа бол бид бие биентэйгээ эвтэй байна гэсэн. Өнөөдөр тэр юу гэж байна? Бурхны хаанчлалыг хүүхдэд адил хүлээж аваагүй. Хүн тийш рүү орохгүй. Гиний итгэлийг ярьж байгаа юм. Шууд итгээд хүлээгээд авчиж байгаа. Тэгээ Есүс хүүхдүүдийг тэрвэрч тэдэн дээр гараа тавиад өрөөсөн. Хүүхдүүдийг тэрвэрч яасан байна? Хайрлаад тэдэн дээр гараа тавиад өрөө. За цааш нь баян залуугийн тухай уншия. Өнөөдөр хичээл маань жоохон урт байгаа. Гэхдээ бид нэр цагтаа дуусгах гэж хичээнэ. За баян залуу. Түүнийг аян замдаа гарч явхад нэгэн хүн гүн ирж өмнөөс өгдөөд сайн багшаа мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ гэж асуув. Есүс түнд чи яагаад намайг сайн гэж дуудана вэ? Бурхнаас өөр хэн ч сайн биш. За энэ өстой маш чухал юм байгаа шүү. Бурхнаас өөр хэн ч сайн биш. Бурхнаас өөр хэн ч сайн биш. Тэгээ бид заримдаа ингээд сайн болох гэж болдог. Би мундаг гэх нэг өөртөө дөвөлгөж оролдох үед бардам зан орж ирдэг баг. Тэгээ тэр үед янз янзын болдог баг. Тэгээ Бурхнаас өөр сайн биш. Тэгээ би зүгээр багш байхгүй. Харин яг надаар дамжуул ариун сүнс ярьж явах үед би сайн багш болж байгаа. Ариун сүнс ярьж байгаа үед. Тэгж чадахгүй бол болохгүй байгаа. Тэгж чадахгүй өөрөөрөө ярьж явах үед яг гайхамшиг болохгүй, өөрөөрөө ярьж байгаа хүмүүст итгэл чөлөөлт болохгүй. Би сайн багш биш байхгүй. Зөвхөн Бурхан сайн багш. Чи яагаад намайг сайн гэж дуудана вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. Тэгэхээр төгс байх гэж хичээхэ болоо гэсэн нөгөө талаа. Тэр чи би сайн ихнэр гэл тэгэл хэрүүл эхэлдэг л дээ. Нөгөө төр салалтай холбоотой. Нөгөө нөхөр муулж тараал тэгээд дуустдаг байхгүй. Гэтэл тийм биш байгааз Бурхныг нэг тавьсан үед эхнэр нь хоёр хоорондоо нийлээд ойртож байгаа. Тэр гэрүүлийг Бурхан удирдах явах үед тэр хоёр уршаага Бурхан руу ойртоход хоорондоо ойртож байгаа. Тэгээ бие биенийхээ дээр гарах гэж оролдохоо болж байгаа. Тэгэхээр ертөнц дандаа нөгөө дүн тавиад эхэлдэг байхгүй. За энэ 100 оюутан, энэ 90 оюутан 50 60 гэд ингээ хүмүүсийг дараалуулаад байдаг байхгүй. Тэгээд нөгөө сайн хүүхэд энэ муу хүүхэд гэж ойлголт гарч ирж байгаа. Гэтэл Бурхны хувьд юу лээ? Хүүхэд бол хүүхэд тань уу том хүн байна уу нэг л ам бидтэй. Нэг л ам. Том болохоор 2 амтай, хүүхэд болохоор хагас амтай болчт юм уу? Гүү штэ. Бурхны хувьд чинь нэг л хүн байхгүй. Чи хүн бүү аал, чи бүү завхаар, чи бүү хулгаал, чи худал хуурмаг, бүү гэрчил, чи бүү мөхөл, эцэг эхээ хүндэл гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ. Усаг 10 хуулийг ярьж байгаа юм тий. Талын ярьж байна. Гэсэн тэр түнд багшаа энэ бүхний би баг залуугасаа л сахисан гэв. Есүс түүнийг ширтэн харж хайрлан. Есүс хайрлсан байгаа тэр хүнийг. Хайрлсан. Чамд нэг л юм дутаж байна. Явж өөрийн гэсэн бүхнээ зарж ядуустав. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж намайг даг гэлээ. Гэвч энэ үгийс болж түүний царайнд барааж гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй байв. Есүс тойруулан хараад шав нартаа хөрөнгөтэй Бурхны хаанчлалд орох юутай бэрх вэ гэв. Шав нар түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахин хүүхдүүд минь Бурхны хаанчлалд орох юутай хэцүү вэ? Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ тэвний сүгнээс нэвтрэх нь илүү хэлбэр ажээ гэсэн тэд ихэд гайхаж хоорондоо тэгвэл хэн авдаж чадах вэ гэцгээв. Есүс тэднийг хараад энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурхны хувьд өөр. Учир нь Бурхан бүх юм боломжтой гэж хэлв. За энэ нэлээд хэцүү сэдв ярьж байна те. Энд дээр маш мундаг залуу байгаа. Ерөөсөө мосын хуулийг биелүүлдэг те. Их эцгийнхээ хүндэлдэг, худал хуурмаг хилдэггүй, хүн алддаггүй, завхаардаггүй. Маш тийм төгс төгөлдөр залуу Бурхан дээр ирж байгаа.
Иесус тэрээр Бурхны хаанчлалд оруулаач гэж хэлж байгаа. Нэг л юм дутуу байсан байхгүй Бурхны хаанчлалд ороход дутуу байсан тэр хүнд. Мөнх амийг оруулж авч өгөөч гэж хэлж байгаа. Тэр мөнх амийг яаж авд юм бэ гэхээр Бурхны хаанчлал сайн байж мөнх угаасаа бид нэр өглөө гэж бодоход тамд нэг юм уу диважин юм уу Тэнгэрийн хаанчлалт байх уу доор байх уу гэдэг л хоёр тухай түрүү жилдэл ярьсан те Иесус өөрөө хэлсэн шүү дээ. Тамд шатнаа галаар түнэн нөгөө талдаа ариун сүнсний гал байдаг. Хоёр төрлийн гал байдаг. Нэг нь чамайг ариусгад цэвэрлж идэг гал, нөгөөх нь чамайг шатаад зовоож идэг гал гэдэг. Тэр нь хоёулаа үнэн гэж Иесус өөрөө хэлсэн байгаа. Тэгвэл өнөөдөр юу ярьж байгаа гэхээр энэ залуу яасан байна. Тэр төгс зүйлсийг үлдчихсэн залуу байгаа. Өөрийнхөө чармаалтаар аль байдгаараа л Бурхантай ойрхон байхыг хүсэж байсан. Тэгээ мөнх амийг яаж авах нь надад хэлээд өгөөч гэж Иесусээс гуйсан байна. Иесус энэ үед хайрлаж хэлсэн. Хайрлаж хэлсэн. Тэгэд чамд нэг л юм дутаж байна. Ганцхан юм дутсан байхгүй энэ хүнд. Явж өөрийн гэсэн бүхнээ зарж ядуусдаг. Тэгвэл чи Тэнгэрт эзэнстэй болно. Энэ нөгөө баян болохоор нь орохгүй гэж юу ч хэлээг байхгүй юу? Энэ нөгөө Мосеийн хуулийн эхний хуулийг хэлж байгаа. Нөгөө эзэн Бурхан надаас болохгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Энэ хүний Бурхан нь мөнгө олцсон байсан байхгүй юу? Зүрх сэтгэл нь яасан байна? Мөнгөн дээр очсон байсан. Нэгдүгээр хуулиа зөрчсөн байсан байхгүй юу? Тэгээд нөгөө мөнгө хайж гэхээр хайж явж чадахгүй. Яг үүндээ дэлхийгээс явхад бид нар мөнгө төгрөг хувцсанаа авч явж чадах уу? Ямар ч авч явах боломжгүй үстэй. Ерөөсөө боломжгүй шүү дээ. Ерөөсөө боломжтой биш. Тэгэхээр энд юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр чи ядуулаа байвал орно гэсэн үг бас ерөөсөө биш байхгүй юу? Тэгэхээр энэ нь болохоор мөнгөтэй холбоотой асуудал ерөөсөө биш байхгүй юу? Зүрх сэтгэлтэй холбоотой асуудал ярьж байгаа. Чиний зүрх Бурхан дээр Бурхан нэг намарт байна уу? Тэр маш олон хүмүүсийг би каунслинг хийж байхад нэг алдаа харж байсан. Үйлчлэл нэг намар болсон хүнийг. Үйлчлж яагаад нөгөө Бурханаа нэг намраа алдсан. Тэгээд нөгөө үйлчлэл нь бүр ачаа болоод, зовлон болоод тэгээ бусдыг дарамтлаад би юм мундаг үйлчлэдэг. Та нар юу ч хийхгүй гэртээ сууж ин гэд хэлчихэлж байгаа. Үйлчлэл нь нэг намар хизээч болж болохгүй байхгүй. Энэ хүний хувьд мөнгө нь нэг намар болсон байхгүй. Тэрсэл төгс үйлдэх үйлдэл нь. Тэр шашинжих байдал нь. Би ийм цэвэр ариун байна. Та нараа өөрсдөө хардаа аав ээжигээ үнэлэхгүй яаж байгаа гэж загнаа. Угаасаа Иесусыг Бурхныг нэг намар болгох үед аяндаа аав ээжигээ үнэлж хайрлж эхлэн нэгүсэл орж ирсэн. Ерөөсө нэг намарт Бурхан байна уу гэдэг асуудал хамгийн чухал байхгүй. Чиний хувьд нэг намарт эзнийг Иесусыг яг биеэр нь таних мэдэх ариун сүнсээр нь таньж мэдэх. Тэр ариун сүнсний гайхамшигт дурлах биш, ариун сүнсийг өөрөөр нь мэдэх явдал нэг намрын асуудал байна. Тэгсэн цагт аяндаа бусд нь болж байгаа. Үйлчлэл нэг намар болох юм бол за эсвэл нэг багш ч юм уу эсвэл сүмд нэг намар болох юм бол сүмд үйлчлээд байдаг. Сүмд сайн явснараа эсвэл ядуу зовсноороо их зовлон туулснараа Бурхны хаанчлалд мөнх амийг авдаг зүйл ерөөсөө биш. Эзэн минь дуудсан хүн биш, болгон минийх бишээ гэж хэлдэг. Тэг. Үнэхээр чиний дотор хайр байна уу? Бурхан нэг намарт байна уу? Чиний зүрх сэтгэл чинь хэний төлөө байна? Мөнгөний төлөө байна уу? Энэ дэлхийн эд баялагын төлөө байна уу? Алдар нэрний төлөө байна уу? Гэдгийг л Иесус хэлж байгаа. Тэгээ энэ үед ер нь та нар еврейчүүдийг мэдээж энэ хүмүүс чинь нэлээд мөнгөтэй төрхтэй улсууд бүр боолчлаас гарахтаа хүртэл мөнгөтэй явж исэн улсууд байхгүй боол ахтаа хүртэл мөнгөтэй. Төрөлхийн нөгөө эзэн ивээсэн тийм улсууд байхгүй. Одоо ч гэсэн дэлхийн хамгийн баян одоо хамгийн ухаантай улсууд еврей хүмүүс байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө тэр эдгээр чинь хэцүү та нар үнэхээр хэцүү шүү гэж хэлж байгаа. Ягаад гэвэл эд баялагын шунал гэдэг юм маш хэцүү зүйл. Хүмүүс ядуу байхдаа ундаггүй байхгүй. Ядуу байхдаа Бурхан маань туслаараа гэдэг өдрийнхөө хоолыг гуйж байхдаа ундаггүй. Яг баян буюу өөрийнхөө хоол унд хувцсан унартаа санаа зовхгүй хүмүүс тусалж өргөл өргөж эхлэх үедээ Бурханаас холддог байгаа. Тийм учраас энэ хамгийн хэцүү шалгуур байгаа байхгүй. Энэ чинь шалгуур юм. Тэгээд Иесусыг даахын тулд бүх юмаа зарах ёстой мó гэвэл бас яг тийм биш. Жишээлбэл Луг 19-ыг уншъя л да. Луг 19 дээр Луг 19 Иесус Ериког дайрч өнгөрөв. Харах тун татвар багштын ахлах Закай гэж баян хүн байжээ. Иесус гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч би энэ хаа намд бол цугласан озоос болоод харж чадахгүй бай. Тэгээд тэр төрүүлэн гүйж түүнийг харах гэж инжир модон давран гарав. Учир нь Иесус тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Иесус тэнд хурж ирээд дээж харж түнд Закай хурдл буугаад тэр. Иесус Закайг мэдгүй нэрээр нь шууд дуудаж байгаа. Өнөөдөр би таанд очих ёстой гэжээ. Тэр хурдлан бууж хүнийг баяртайгаар хүлээн авав. Түүнийг харсан хүн бүхэн дургуутч Иесус нүгэлтийг хонглох гэж хэцгээж байлаа.
Захиа зогсоод эзэнд хараач эзэн өөрийн хөрөнгө өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядуусдаг юм. Хэрэг би хин нэгнээс заллан авсан байл түүнийг 4 дахин нугалж эргүүлэн өгнө гэсэн Есүс түүнд. Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Авраамийн хүмүүн. Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн мэлээ гэж хэлж байгаа. Тийм байгаа үстэй. Тэр энэ хүн Закай яасан бэ? Бурхныг шууд нэг тавьсан байхгүй юу? Заавал бүх хөрөнгөө өг мөг гэсэн ойлголт байхгүй. Нэгт бурхан л байж байвал тэгээд асуудал нь шийдэгдэж байгаа. Аяндаа тэр хөрөнгө нь үржээд олныг өрөөх үү? Энэ хүн ерэн энд очсноо олон ядуус яасан байна. Хөрөнгөтэй болчихж байгаа байхгүй. Зөвхөн Закаг аврагдахад яасан байна. Эсвэл тэр олон хүнд яасан байна. Тэр хөрөнгийг тарааж өгч байгаа. Тэгэхээр юм гэдэг учиртай гол нь энэ зүрхний л асуудал ярьж байгаа шүү. Тэгэхээр баян хүн байх нь буруу гэж ярьдаг хүмүүс байдаг. Ерөөсөө тийм биш. Авраам маш олон хүмүүс Есүс итгэдэг олон хүн баян мөнгөтэй байж ирсэн байна. Тэргээр олон хүн өрөөж ирсэн байна. Тэгэхээр харин шуналтай байж болохгүй тухай л ярьж байгаа. Тэгвэл энд юу гэж хэлж байна? Хүмүүст боломжгүй болооч Бурхны хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлв. Учир нь Бурханд бүх юм боломжтой. Хэлээрээ дагаад хэлээрээ учир нь Бурханд бүх юм боломжтой. Учир нь Бурханд бүх юм боломжтой. Учир нь Бурханд бүх юм боломжтой. Амен. За цааш нь хэлье. Петр түн хараач биднийг орхиод бид таныг дагсан гэж яриад иглөө. Есүс дахиад бардамж байгаа байхгүй юу? Хараа эдгээр дагаагүй тийм баян залууг хаар гэтэл би яасан бэ? Дагсан баадтай гэл эртээ сандаа дагсан юм шиг ярьж байна. Гэтэл Есүс энийг дуудсан байхгүй юу? Уг нь бол бид нэр дуудагдсанаа заримдаа мартдаг. Өөртөө явж байгаа юм шиг боддог. Хин миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орон эсвэл ах эгч дүүсээ эсвэл эцэг их эсвэл хүүхдээ эсвэл эдлэн газраа орхин тэр одоо энэ үед дээр гэж хэлээгүй шүү. Дээр тэнгэрийн хооронд одоо энэ үед гэр орон ах эгч дүүсээ ихээ хүүхдүүдээ эдлэн газраа хавчлагтай хамт 100 дахин илүү авна. Хавчлагтай хамт 100 дахин илүү авна. Мөн ирэх үед мөн хоймыг авна. Харин ихэнд байгаа олон нь сүүлчийнх нь эхнийх болно гэлээ. За энэ маш зөвхөн энэгээр бараг 4-5 өдөр ярьж болно. Тэгэхээр бидний хичээл бол ингээд товч ингээд ерөнхий зураг хүнээр бол ингээд хараар скетч одоо үгдийн скетч хийдэг зураг байхгүй юу. Тэгэхээр дараа нь сайн нарийн уншаад өөр хүмүүс өөрөө дэлгэрүүлж уншаад эзэн эн чи яг юу гэсэн үг юм? Эхэнд байх нь сүүлчих болно гэж юу гэсэн үг юм? Гэт асуухад энэ үг жишээлбэл маш олон утгатай. Эзний үг амьд учраас өдөр болгон өөр утгыг хэлж чадна. За энэ хэлж байгаас энэ үед гэр орноо олж авна тийм үү? Ах эгч дүүсээ ихээ хүүхдүүдээ эдлэн газраа хавчлагтай хамт 100 дахин илүү авна. Иесусийн төлөө ийшээ яв тийшээ өгöd явдаг л та бид нар. Сайн мэдээнд явдаг хүмүүс ч энд байгаа. Гэр орноо орхихгүй мөртлөө тэнд үйлчлдэг ч хүмүүс байгаа. Сайхан хэдхэн сарын өмнө манай ээж Иесус итгээд усан баптизмыг хүрцэн байсан. Гэтэл үнэхээр буцаагаад Иесусээс холдсон. Тэгээ байнга залбирч исэн байгаа. Маань итгэж биш маш олон жил залбирсан. Манай эгч ч гэсэн итгэж биш байж байгаа. Найдлан 2 жилийн өмнө итгэж болсон байгаа. Яг үний үед тэр хүмүүсийг олж авч байгаа. Насан туршдаа Тэнгэрийн хаанчлалд ээж автагаа хайртай дотны хүмүүстэйгээ хамт байна гэдэг бол үнэхээр сайхан. Нэг жишээ хэлье. Бид нэр Жишээ гэдэг манай найзынхаа байгууллагт ороод мэтгэлцээний тэмцээнд Монгол улс төлөөлөл оролцох боломж надад гарч ирсэн. Тэгээ 3 улс дамжаад маш хэцүү явсан л та. Нэг өдөр дотор Хятад, Солонгос, Японд очисон байгаа. Тэгээд нэлээ ядарсан, зарим нь хүүхдүүдтэйгээ явцсан хэцүү байсан. Тэгээд би заастаа тэгээд онгоцны бодлоор хоног болж хөрсөн. Онгоц маань хойшлогдоод гараа маргааш нь чулуу нэлээд жаахан хэцүү явсан. Тэгээд би нөгөө нөхрийнхаа таньдаг хүмүүсээр тосуулахгүй. Тэгсэн чинь ганцхан янжмаа гэсэн тэмдэг барьсан зогсож ирсэн. Тэгээд тэр хүмүүс тэр тэндээ хонхнолтой ямар хэцүү газараа нөгөө олон өдөр зовсон хүмүүс маань явж аялсан хүмүүс маань. Тэгээд би эндээс би нэг л хүнийг аваа явчих тэр хүүхдтэй үнийг тэхүү гэд гуйсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө хятад хүн яаж яахтай ойлгохгүй. Энэ зөвхөн янжмаа л гэж байгаа чил явж болно гэд би лимузинд суугаад
5 отоо буудалд очсон. Тэгээ би уйлжсэн. Баярлаагүй байхгүй. Тэр хүмүүс ингээд хоцроод үлдсэн байхгүй. Тэнгэрийн хаанчлалд бид нэр ганцаар ороод яах юм? Яг тэр үед хөөх миний хүүхдүүд, миний нөхөр би сайн мэдэн сайн явж ярихгүй бол болохгүй юм байна штэ гэд илүү шаргуу залбирч эхэлсэн байгаа. Илүү шаргуу өдөр болгон Библи хичээл зааж эхэлсэн. Гэртээ өдөр болгон Библи заадаг. Би заадаггүй, хүүхдүүд заадаг, өөртөө заадаг. Бурхны хаанчлалд орохын тулд Бурхны үгээс зурхаас өөр арга байхгүй. Үг байхгүйгээр Иесус байхгүйгээр орох боломж байхгүй. Зүрх сэтгэлд Иесусыг хүлээж авна. Гэхдээ буцаагаад явах үлээ үг байхгүй тэр үг чи ургахгүй байхгүй. Үр тарилаа гэд тэр нь услахгүй, нар байхгүй бол ургахгүй. Тийм учраас бид нэр зүгээр сууж болохгүй. Тийм учраас энэ Библи хичээлийг хичээнгүйлэн зааж. Тийм учраас бид хайртай дотныхоо үнэс залбирлаа салгаж юусоо болохгүй. Боломжтой үедээ сайн мэдээ хуваалцах ёстой бид нар. Тэгжээж бид нар Бурхны хийс гэснийг хийж үздэгч байгаа. Ягаад гэвэл ороход ганцаараа яваад орно. Би тэрийг авчээ л та гэд хичнээн гуугаад би баг хүүхдээ авчээ та гэж гуугаад нэмэр болох уу? Болохгүй байхгүй. За нэг юм хэлье. Харин ихэнд нь байгаа нь олон, сүүлчийнх нь эхнийх болмоо гэл. Зандаа бид ингээд юмыг нөгөө нүдээр хардаг штэ тий. Нөгөө 50 60 авдаг хүүхдүүд муу хүүхдүүд гээд нөгөө Самуэль хаан ширээн хүнийг томилох гээд очиж байгаа байхгүй Дэвидийг томилох гээд. Гэтэ Самуэль мундаг иш үзүүлэгч байсан боловч яг очихороо нэг тэр том биетэй гоё хөөх нахын хараад ямар гоё сайхан залуу вэ. Энэчээс та хаан болохоор хүүхдээ наа гэж. Гэтэл ариун сүнс дотроос нь үгүй ээ энэ биш. Дараачих нь гэл. Ингээ явсараад хамгийн сүүлд хонинд явцсан байгаа жижигхэн Дэвидийг сонгож хамгийн бага нь. Тэгээ хамгийн бага нь хамгийн агуу болчих. Тэгэхээр бид махан биеэр харж болохгүй гэсэн. Махан биеийн нүдээр. Сүүлчийнх нь эхнийх болно гэж. Нөгөө ихэнд явж исэн олон сүүлчих болно. Оо энэ супер дупер шүү дээ гэж байсан хүмүүс чинь яг үндэ яаж байна? Сүүлчих бол. Нөгөө парасачууд байгаа зү хамгийн супер дупер хамгийн магтагдчихэдэг мундаг усууд яасан байна. Тэгэхээр бид нар парасаа болчихыг баян залбирч байгаараа нөгөө шашны хүлээсэнд ороод өөрсдөө баян зүрхээ шалгаж явах хэрэгтэй. Хөөе нөгөө парасаа болчих. Иесусыг танихгүй болчих. Энэ бол хамгийн чухал үг. Тэгээ сүүлчийнх нь эхнийх болно гэж. Сүүлчийнх нь эхнийх болно. Энийг олон янзаар тал даруй байх үед чи бурхантай хамт байна. Сүүлчийнх нь эхнийх болно. Чи жижиг үед бурхан том байна. За ингээд үнэхээр цаг маань дуусч байна. 9:30 цагтаа дуусгаж байгаадаа баяртай байна. Тэгээд үнэхээр эзэн бурхан цагийг баримталдаг бурхан байгаа. Энэ их хичээлийг бүгдийг ингээд багтаагаад заалгачдаг. Үнэхээр хариу сүнсэнд баярлалаа. За одоо бүгдээрээ одоо энэ бидний хамгийн дуртай цаг те гэрчлийн цаг үсттэй. Гэрчлийн цаг бол үнэхээр гоё эзэн бурхан дотор эзэн ямар их гайхамшигыг үйлддэг вүлээ бурхан те. Хөөх гэлээ. Магтаад баршгүй өнгөрсөн 7 хоногт юу болсон бэлээ. За нараад их инээгээд байх ярих юм уу эсвэл жаахан байж байгаа дээрээ 2 3 7 хоногоос ярих уу? Жаахан байж байгаа дээрээ. За тэгээ. За энэ гэрчлэл хуваалцах хүмүүс гараар өгөөрөө. Эрдэнэчийн мэгчээс нэг юм сурсан шүү дээ би нэрээ. Гэр цэвэрлдэг. Гэрээ цэвэрлж залбирдаг байгаа. За хин бэ? Гэрчлэл ярихаас өмнө ганц үгчгөө. За. Өнөө 10 сарын 9 те 9-ний номын 10 сарын 9 дээр бас ингэж байна. Бурхны хамттан нийлүүлснээр хинч бөө салгаг гэж байна. Энд бол Монгол гэр бүлүүдэд хизээч бүү гэр бүл салгаг. Есүсийн нэрээр амен тунхаглаж байна. Амен. За өнөөдрийн хичээл дээр нөгөө нэг гэрчлэл хуваалцсан дараа яг энэтэй холбоотой цэвэрлэгээ хийшин хүмүүсээ тэгээд би салаагүй төгс төгөлдөр юм чинь гайгүй гэж бодоозай. Ягаад гэвэл хэрэлдсэн хэрүүл уруул за тэгэл чөтгөр ерөөсө гэр бүл рүү дайрж идэв штэ. Байнга дайрж идэг байхгүй. Ерөөсө гэр бүлийг салгах нь баг номер 1 зорилго баха. Би тэгж бодоод байгаа. Ажлаа маш сайн хийдэж штэ. Ерөөсө амардгүй цаадах чинь. Өдөр шөнөгөө дайрж идэг байхгүй. Тэгээ би сая нөгөө нэг найзынхаа бас нэг бурхны өмнө яг ариун гэрлэлтэнд бас оролцсон. Тэгээд одоо энэс бас ингээд юу харж байгаа гэхээр бид нар чинь бие сэтгэл сүнсээр бүтсэн штэ. А гэтэл
яг амьдрал дээр бол бид нар сэтгэлээрээ салцсан байд юм байна, биеэрээ салцсан байд юм байна, сүнсээрээ салцсан байд юм байна. Тэгэхээр энд оролцож байгаа бүх хүмүүс яг энэ гурав дээр гуруула миний гэрлэлт ямар байна гэдээ бас ингээ шалгаад залбираад үзээрэй гэж бас хүсэж байна. Туягч жаахан төрүүлээд энэ гэрчлийн дараа та наатаха яг наатахадаг давчиж хэлээрэй заяа. За би хий сэтгэл гуруулан шалгахнаас ч одоо заяа өнөөдрийн хичээл бол за зарим хүмүүс унал бити гахаараа унал яг үлээ шархалсан зүрхийг Иесус итгэдэг байгаа шүү. Би унчлаа, би чинь бузар амьтан мэнтэр гэж өөрийгөө бодож болохгүй шүү. Яг бол ерөөсөө муу сүнс тийм л ажил хийдэг байгаа. Иесус угаасаа бидний төлөө ирсэн шүү дээ. Эрүүл хүний төлөө ирсэн үгүй шүү дээ. Өвчтөн хүний төлөө ирээ үсттэй. Гэмтээ хүний төлөө би ирсэн гэж хэлсэн байгаа шүү. За энэ манайхан гэрчлэл хуваалцах хүн байна уу? За Мэг байна уу? За саруулагч гэрчлэлээ хуваалцъя гэж байна. Амен. Саруулагч гараа өргөсөн байна. Канадаа саруулагч гэрчлэлээ хуваалцж байна. За өглөөний минь бүгдээр эзний амар амгалан бүгдэнд нь хүсье. Тэгээд би сая өнгөрсөн нэгд өдөр нэг хүнтэй уулзсан. За тэр мань болохоор миний хувьд өмнө нэг чухал хүн байсан. Тэр мань найз маань байсан. Тэгээд хүмүүсийн хов живнээ улмаас болж битэрийн дундуур орж битэрийн одоо сайхан үерхлийг бол сэвтэйгээр бүр битэрийг салгачихсан. Тэгээ би тэн дээр бол амар их сэтгэлээр унж ер нь бурхан дээр тэгэхэд би ирээгүй байсан. Тэгээ би бодох нь тэр одоо ингээд харахад бол бурхан яг өөрийнхөө ажлыг хийж исэн байгаа байхгүй юу? Хэрвээ тэрнтэйгээ цуг яваад байсан бол би бол бурхан дээр ирэхгүй л байсан. Хэдийгээр тэр маань бурханд сүмд биднийг авчирсан боловч бид нар бурхныг таньж мэдэхгүй 6-7 жил сүмд зүгээр санал бүлээсвэлэл дулаац цулал явдаг байсан. Тийм хүмүүс байсан байгаа байхгүй юу? Тэгээ бид нар ингээд салаад одоо 4 жил болчихж байгаа. Тэр хооронд би бурхан дээр яг муудалцсныхаа дараа сэтгэл санаа унаад 6 сарын дараа би бурхан дээр ирж байгаа байхгүй юу? Тэгээ би аврагдчаад уучлсан гэж бодоод яваад байсан чинь уучлаа дотроо тэгж бодоод яваад байсан чинь яг бүрэн дүрэн би яг тэр хүнийг хайрлаж өрөвдөж те одоо яг уучлсанныгаа мэдээгүй явснаас одоо их олон жил өнгөрцөн байна. Тэгээд яг эдгэрлийн хичээл яваа. Тэгээд Янжин багш тантай уулзаж тэр хичээл авч ирсний дараа эднэс би яг эдгэрснийхаа өөрөө яг мэдэрч байгаа байхгүй. Юу гэсэн яг өнгөрсөн 7 хоногоос хойш ариун сүнс тэр охиныг л надад одоо найз маань сануулал юу болж өгөхгүй юм чаа. Тэгэхдээ би нөөж намайг хамаг юма блоклцсон юу ч байхгүй би ямар ч юм байхгүй. Тэгээд би одоо яах гэдэг юм. За би ер нь friend request явуулъя гэж тэгээд friend request явуулчихсан байхгүй. Тэгээ өглөө босоод ирсэн миний friend request-ийг авсан чинь нөгөө чи юу гэж бичсэн байсан чи яг өнгөрсөн шин би чамайг шүнж өнгөө зүтлээ гэж надад бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр би тэгвэл яг бурхан бас сануулсан юм байна да тэрийг бас уулзаж хэлчихтэй гэж бодод. Яг бол би нөгөөд хүмүүс надтай яг уулзаа миний ярих юмыг хүлээж авах үгүй би бас мэдэхгүй байсан. Яг би надтай уулзах гэж зөвшөөрөх байх гэж гойцсон. Тэгээд зөвшөөрсөн хамгийн нэг зовж исэн юм нь миний ярих юмыг нөгөөд хүмүүс хүлээж авах болов гэдгийг би бас сайн мэдэхгүйсэн. Яг бол бурханаас хол хүн хэдийгээр сүмд явдаг байсан хэдий ч бурханаас үнэхээр тасархаа хол. Тэгээд би уулзаад нэг өдөр ягаад айгүй сайхнаар хүлээж аваад нөгөөх мэн дөрөн сонссон. Ямар ч гэсэн би сайн мэдээгээ ярьсан. Тэгээд мэдээж хүлээж авахт нь өөрт нь хэцүү байгаа. Бүр одоо Монголын нөгөө шашинлаг юмнуудыг айгүй хахдаг тий. Хоёр дахь өдрөсөө тайруулж гомсоо авч болохгүй гэж ярьдаг хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнийг ингэж бурхны талаар сайн мэдээ хүлээж авахт нь бас тий яадаг бол гэж имиж хэлсэн л та. Тэгээ бурхан ажиллаа хийх байх ямар ч зүрийн суулгасан. Тэгээд хойноос мэдээж дэлбэрж байгаа одоо сүмийнхтэйгээ залбирэн дээрээс нь мэдээнүүд одоо талаарх тий YouTube одоо юу гэдгийг юмуд өгсөн тийм. Тэгэхээр одоо бас тэр охины төлөө залбирах хэрэгтэй байна. Тийм. Тэгээд би юу гэж талархаж чинь гэхээр би нөгөө хичээл дээр бид нэр JSM-ийн хичээл дээр заажсэн шүү дээ. Хүнийг бид нөгөө анх юм болсон ч гэсэн уулзахдаа цагаан цаас мэдтэй уулзчаа гэж яг тэгж би уулзсан. Дээрээс нь нөгөө эдгэрэл явагдсан учраас миний сэтгэл яг ингээд нөгөө хуучин яг би байдгаараа л түүнтэй харилцсан. Болохоор намайг тэр маань яг өөрөө мэдэрсэн байлээ. Чи бол хэвээр гэхдээ айгүй хүчтэй болсон байна. Өөр болсон байна л гэж яд хэлээд байгаа. Тэгээд би хэлсэн энэ бол миний хөшөө. Би бурхнаараа хүч авч өдөрт зэрэгтэй ингэж яваад босч яваад одоо ийм
шинэ саруул болсон юм аа гэж хэлсэн байна. Амен. Энэ бол саруулагчдад тэр гэрчлэл нөгөө би үртэл бас нэг саруулагчтай ярьж чадахгүйсэн санаанд орчлоо тий. Тэгээ сүүлд бурхан яриулсан шүү дээ ямар ч байсан. Цаашаа 2 дахь хүний гэрчлэл авъя. Жишээл манай 19:45 хүртэл бид нэг гэрчлэл авдаг байгаа 7 минут үлдсэн байна. 2 гэрчлэлгээс товчон 2 гэрчлэл авъя болох уу? Эдгэрсэн хүн байна уу? Ямар нэгэн эрүүл мэндэд сайжирсан. За пүрүвсүрэн. За гараа өргөсөн пүрүвсүрэн. Unmute юу гэрээ? Unmute хийгээрэй тэгжээж ирээрэй. Аха. За ирээрэй. За. Сайн орой минь. Тэгээд үнэхээр гайхалтай байна. Би болохоор Чехэд байж агаад тэгээд нэг өдөр манай нөхөр намайг гэртээ зүгээр яж ахаар чи сүмд очиж гээд яг 18 оны 5 сарын 20-нд яг бүтээсээ өдөр исэн. Тэгээд Чехт байдаг сүмдэр очсон л да. Тэгээд очиод ерөөс ойлгохгүйсэн. Тэгээд ер нь их сэтгэлд нэг л бууж өгөхгүйсэн. Тэгсэн чинь яг нөгөө тэр орой ээлжтэйс өглөө буугаад ирсэн чинь гинт цус алдаад тэгээд би болохоор одоо нөгөө нэг жирэмсэн юм болов нэг бол савны гадуурх жирэмсэлт юм болов гэж бодоод тэгж л бодсон байхгүй. Тэгээд эмнэлэг дээр очиод шинжилгээ өгөөд 2 цагт орчуулагч ирсэн чинь намайг хавдар байна гэд тэгээд умаа үзээ хавдар баргалж маш их хүнд 4-р үе шаттай. Тэгээд би ч бүр гайхаад одоо ийм юм байдаг юм бахта одоо ингээл хурдан ингээд хавдар тусаал ингээд өвчдөг юм бахта гэж. Тэгээд тэр өдрөө эмнэлэгт 4 хоног хөвтөд гараад тэгээд гэртээ гараад байжсэн чинь манай одоо энэ шархууд даваад имэрлэгээд ихч манад ирлээ. Тэгээд сүмийнхээ нэг оюун анд гэд энэ хоёр ирээд манад ирэл намайг бүр 2 цаг залбираад уйлал өстой чи эдгэрн чи бүр 2 хүүхэдтэй болох юм байна гэл тэгэхгүй. Тэгэхээр за ястаа авч ийн одоо тэгэл хүний сэтгэлийг бодоод чимээгүй суужсэн. Тэгээд нөгөө нэг унтчихсан чинь бүр миний толгой дээр бүр гайхамшигтай гэрэл гараад нэг бүр амьд хүний гар гарч ирээ миний толгойг илээдсэн. Тэгэл би бүр сандрал сэрхэл аригч юм сэрэл нөхөртэй хэлсэн баггүй. Тэр 11 цагт орой 11 цагт сэрж би 8 цагт унтаад тэгээд ингликсэн чи за чи бүжэ чи ерөөсөө юм яриад хэрэггүй би чамд маргааш өглөө яриа гэлээ. Тэгээ маргааш өглөө нь босон цайрын манай хүн нөгөө бурхан чи ерөөсөө тэгж ирдэг гэсэн штэ гэл нөгөө хүмүүсийн нөгөө гэрчлэлүүдийг урд нь сонсчихсан болохоор тэгээд яг бурхан ирээд чамайг яг аварж байгаа юм байна да гэд. Тэгэл ерөөсөө нөгөө нэг библийн нөгөө шинэ гэрээг уншдаг байсан Матайг дандаа л хүмүүс эдгээсэн гэл ерөөсөө тэгээд тэгээ байжсэн чил эмч маань намайг ингэсэн байхгүй. За одоо таны нөгөө бөөрөнд ч үсэрхийлсэн байна энэ хавдар чинь гэд. Тэгээд 6 сарын 20-нд дахин шинжилгээ авнаа гэд. Тэгсэн чинь манай сүмийн бүр гайхамшигтайгаар бүгдээр зүгээр уйлын зүгээр үнэхээр гайхамшигтай зайлбарс. Тэгээд эмч маань над руу ярьсан чинь бүр яг тэр 6 сарын 20-нд 19-ний өдөр над руу ярихдаа таны хавдар чинь ерөөсөө юу вэ? 6 сарын 20-нд үзүүлээд нөгөө таны хавдар чинь ерөөсөө бөөрнөөс ерөөсөө 2-3 см миллиметрийн зайтай байна гэдэг. Тэгээ бурхан бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд энэ би чинь тэгээ 7 сард эмнэлэгт хэвтээд тэгээд тэр хугацаанд ерөөсөө надад ганц хань болж байгаа юм бол ерөөсөө Библи хэлсэн. Тэгээ би бүр 28 хоногт Библи уншиж дууссан гэхдээ одоо бол өөрөө ч бараг л итгэхгүй. Тэгээд ер нь бол надтай цаг хугацаа ерөөсөө бүх зүйлдээ л ерөөсөө Библи хэлсэн. Цаг хооронд тэгэл ерөөсөө энэ Библи ерөөсөө уншаад тэнд бол ерөөсөө эмнэлэгт монгол хүн байхгүй учраас ганц хань болж байсан юм. Тэгээд эмнэлэгт хэвтээд эхний өдөр нь дахиад цус алдчих байхгүй. Химийн тариагаа хэлсэн чинь тэгэл би чинь өглөө бас ерөөсөө бос чадсан. Одоо ингээл цус алдах юм бол ямар ч найдваргүй гэж хэлсэн. Тэгээ өглөө нэг аригч нэг 3-4 цагийн алдсан юм унтсан. Тэгсэн чинь нэг хүн эрэгтэй хүн миний чихэн дээр босол гэж хэлж байгаа юм шиг. Тэгэхээр н одоо би одоо хар дарж байгаа бахта гэж айгаал. Тэгэл Библийг ерөөсөө барайл ерөөсөө уншаал. Тэгээ 2-3 хоногийн дараа Библийг уншижсэн чинь харин бурхан нөгөө нэг тэр хүмүүст нөгөө нэг эдгэрсэн хүмүүст хэлэхдээ бос гэж гэдэг үгийг хэлсэн болохоор тэгээд би ерөөсөө нөгөө дандаа алхаж эхэлсэн. Тэгээ химийн тарианд орчод хөл гар маань бас явж чадахгүй их л хэцүү лсэн л да. Тэгэл манай сүмийнхэн чинь бүр манай ахлагч чинь өснө битгий унаараа шүдэн битгий унаараа гэж залбирдаг. Тэгэхээр ихчмнээ тэр өс шүд ун хамаагүй ерөөсөө эдгэрчл болоо гэж. Тэгээ гайхамшигтай 19 оны 1 сард бүх шимжилгээгээ хийлгэсний дараа парагт гэдэг эмч маань одоо та 3 сарын дараа хагалгаанд орноо. Таны хавдар чинь багсан бол юу яа хагалгаанд орно. Хэрвээ багсаг бол та эргээд тийм тарианд орно. Тэгээ яг 1 сарын 23-4-өр нөгөө Америкийн сайн мэдээний багийнхаа Чехэд ирээд тэгээд тэд нар нөгөө эзний үг өгөхдөө нөгөө нэг тэгсэн тэр чинь юуны ишлээ нөгөө нэг ишлэл өгсөн. Тэр ишлэл нь болохоор нөгөө юу одоо цагчин болсон байна. Одоо
Тэ тэр цаг ойрхон байна гэд. Тэгэл би тэр үгийг авангуудаа ерөөсөө гайхамшигтайгаар эзэн талархаад ерөөсөө би энэ нөгөө нэг юуны шинжилгээний хариу авахд бол би ерөөсөө эдгэрсэн байх юм байна гэд. Тэгээд би шинжилгээний хариу авсан чинь эмч маань намайг бүр 100% эдгэрсэн. Гэхдээ та хамгийн гол нь одоо ерөөсөө одоо нөгөө биеэ сайн бодох хэрэгтэй. Стресстэй болохгүй гэд. Тэгээ бурхан дээр ирээд гайхамшигтайгаар эдгэрсэн. Тэгээ миний хавдарчин бүр 6-7 см тэр айгүй том хавдар байсан. Тэгээд бурхан одоо бол ерөөсөө бурхан дээр бол бурхангүй л амьдчихгүй. Тэгээд нэг 19 оны 8 9 сард нэг зүүд байхгүй. Нэг арслан миний зүүдэнд ороод намайг ирэлтэй л энэ юм. Тэгээд ерөөсөө нэг библиэр хэлсэн юм чи ер нь 2 хүүхдтэйгээ суулж Монгол руу явъя гэх. Тэгээ Монголд ирсэн. Тэгээд удаачгүй ер нь 2-3 сарын дараа тэгэл корона гарсан л та. Тэгээд магадгүй бурхан бас тэрүүгээр дамжуулж бас коронавигоос бас намайг аварсан байх гэж боддог. Тэгээд одоо хотын амьд өгч болгонд явж байгаа. Амен. За баярлалаа. Маш их баярлалаа. 1 минут гэрчлэл хуваалцах юм байна уу? Сток баярлалаа. За баярлалаа бүрүүсүрийн гэрчлэлд орж ирж байгаад маш их баярлалаа. Сайн байцгаана уу? Арин гэрчлээ. За. Манай гэрээр нөгөө Альбадаас орчаад машинда гэрлүүгээ явж байгаа хотод айгуу төвчрэлтэй байна. Сайн байна уу? За энэ чинь 1 2 3 юу? За би нэг ганцхан богинохон гэрчил хаваалцчих. Манай хамгийн бага хүүхэд 4 настай байхгүй юу? Тэгэл 4 настай юм чи айгүй хөөх ян айгүй хөөхөн дээр байгаа. Тэгэл юм билээ гээс штэ гээс манай тэгжин тэгсэн чи манай гэрээ хатан хийн гэж тэгсэн хичээгээ хэлж байна. Би болохоор өөрийгөө хэлнэ гэж айгүй ажсан. Тэгээ ээж нь хийн гэсэн чи чи тослох нь гэж тэгсэн штэ бүрээсээ за бурхан нэрээ ингээл жоохон хүүхдэр ч гэсэндээ эмэгтэй хүн яг эрэгтэй хүний туслах байх ёстой гэдгийг бүр библийн зарчмын дагуу бүр за энэ хүүхдэр яг хэлж байгаа юм би яг нөхрийнхөө хайрсаараа би ерөөсөө алдцсан явжсэн нөхөр юм биш үү гэдэг. Амен. 18 сая нөхөр коронавигийн юун дотор ороод 21 хоногийн юун дотор байж байгаа карантинд байж байгаа саяхан уулзсан байгаа. 18 чам мьют хийхгүй бол нөгөө чиний юу яагаад вэ? 18 sorry нөгөө лаг хийгээд байна. Сонсогдохгүй байна ерөөсөө. Сайхан юу ягаараа. Sorry. За окей. Дараагийн удаа яг гоё юу ягаараа. Өрөөнд дотор байж байгаад яриараа. Өрчлөл нь маш гоё өрчлөл. Яагаад вэ гэхээр юм баггүй. Хүүхдээр дамжуулж бурхан ярьдаг. Тэгээ ярихдаа бидний бүр зүрхлүүр шууд үг хэлдэг. Тийм ариун гэрлээ. Тэр чи бол ээж нь бишээ туслах гэж хэлсэн зөв үү? Одоо энэ орчуулж өгөхгүй бол юу сонсогдохгүй байсан учраас ярьж байгаа шүү. Уучлаарай. За хэдүүлээ цагтаа оръё. Би нөгөө 10 15 хүртэл хичээл ордог байгаа. За энэ Үнэнбат гээд орж ирсэн байгаа хин бэ? Ховдоос мөн үү? За. Тэгэгч мөн үү биш үү? Харин зарим хүмүүсийг танихгүй байна. За энэ хаанаас ямар хүмүүс байна? Микрофон юу камера нэгээрээ нэг жаахан танилцъя. За энд Улаанбаатараас байна. Улаанбаатараас байгаа хүмүүс гараа өргөдөө алиа гараа өргөдгөрөө. За Улаанбаатараас байгаа хүмүүс байна. За Ховдоос 1 байна, 2 байна. За Доромтоос оюун тоглоом хичээс гадна өөр хүн байна уу? За 1 байна. За өөр Монголоос өөр аймагаас орж иж байгаа хүн байна уу? За энэ хин хулан хөөхөн болцсон сууж байна. Тэр улангийн царай найз нь зүгээрээ хулаа. Түрүү чи оролцсон хулан. Гант үе юу? Тий, манай охин байхгүй хулан гэдэг нь. Хулан гэдэг нь танай охин юм уу? Таны гант үе. За энэ Солонгосоос хүмүүс орж ирж байна тий бас. Солонгосоос ямар хүмүүс байна? Идэгч байна. За өөр Европоос байгаа хүмүүс гараа. За энэ хандаа чивэдээс орж ирж байна. Энэ Пошоос оюунагч орж ирж байна. Алтайгч ханаас орж ирдэ Алтайгч? Би нэг одоо юу гэнэ яа.